Мөн үндэсний бүхэн Монгол улсын өв соёл түүхийн гэрч болж байдаг. За уламжлалт дүрм ёс заншлыг ойлгон барилддаг нь гол хүчин зүйлс болдог байна. За бүх барилдах нь хүүхдүүдэд техникийн мэдрэмж, бие бялдар, сэтгэл зүйн олон талын ур чадварыг суулгадаг. Иймээс хүүхдүүд багаасаа үндэсний бүхөөр хичээллэх нь соёлын тээгч болж байгаагийн тод илэрхийлэл юм а. Тэгээ одоо үндэсний бүхийг сонгосон нь бол энэ суралцагч хүүхдүүд өдөө орон нутагч одоо эрэгтэй хүүхдүүд ч гэсэн харьцангуй олон байна шүү дээ, тийм ээ, энэ сургуулиуд, коллежуудад. Тэгээ энэ суралцагч нартаа зориулаад ийм бүхийн барилдаанаар дамжуулаад нөгөө л одоо үндэсний уламжлалыг сэргээх, авч явах, дараагийн үед өвлүүлэн өгөх, залгамж халаагаа бэлдэх гэл олон юмнууд ингээ яригдана. Үндэсний бүхэн монголчуудын дайчин чанар, дэвчээр, авьяас чадварыг хөгжүүлэх давуу талтай. Үүний нэгийнхэн жишээ нь Бат ирээдүй юм. Түүний аав нь аймгийн арслан цолтой, иймээс аавынхаа дутуу гүцээж улсын цол хүртэхийн тулд одооноос бэлтгэлээ базааж үндэсний бүхийн тэмцээнийг алгасалгүй зодголтгоо хуваалцсан юм а. Мөн өсвөрийн бүхчүүдийн хувьд өөрийгөө хөгжүүлэх зорилгоор Монгол Солонгосын Политехник коллежийн 60 жилийн айн бүхийн барилдаанд орон нутгаас ирж оролцож байгаагаа хэллээ. Би бэлтгэлийгээд яг 6 жил болж байна. Барилж эхлээд 2 жилийн өмнөөс 14 наснаас эхэлж барилдсан. Тэгээд барилдахын одоо бол аавыгаа баясах, аавыгаа одоо аваагүй улсын начин зол тийм цолнуудыг авах гэж би бэлтгэлээж байгаа. Ер нь бол Сахилгабат тамирчууны хамгийн том одоо дайсан бол бас бэртгэл нэмтэл байдаг. Сахилгабат бэртгэл нэмтэл хоёроо сайн зохицуулаад явах юм бол ер нь амжилтанд хүрнэ л гэж үздэг ер нь бүхчүүд бол. Багаасаа сонирхолтой байсан. Тэгээд сумаа төгсч орж ирээд тэгээд аймагт тий сайн бэлтгэл. Чөлөөтэй бэлтгэлээс. Бэлтгэлээ хантаа шүхийн дэвжээндэр идгээ гавалт аймагтаа. Тэгээд нөө тамирын багш маань хэлээд сургууль дээр үндэсний бүхийн бэлтгэл хийж байгаад гэж оролцсон. 10 хоногийн өмнө мэдээд. Би чөлөөтөөр явж байгаад болоод үндэсээр одоо дагнаж явж байгаа. Ер нь ингээд өв соёлоо тэгээд явж байгаа л Сахилгабаттай явхад Үндэсний өв соёлыг дэлгэрүүлэх зорилгоор Монгол Солонгосын Политехник коллеж 60 жилийнхаа айн хүрээнд Политехник коллежуудын оюутнуудын дунд бүхийн барилдааныг зохион байгуулж байна. Барилдаанд Говьалтай, Хөвсгөл, Сэлэнг аймгийн Политехник коллеж болон нийслэлийн Политехник коллежуудын 120 гаруй өсвөрийн бүх оролцож байна. Энэхүү барилдааныг зохион байгуулснаар бүх барилддаг оюутнуудад дуршлаг, татлаг болж байна. Үндэсний спортоор дамжуулан өв соёлыг тээжтэй Монгол үндэсний дархлааг бий болгох мөн суралцагчдынхаа бас зөв төлөвшил, хүмүүжил, эрүүл бие бялдрыг бас дэмжих боломжтой ийм сайхан спорт байгаа. Бүх барилдах нь зөвхөн тэмцээн бус өв соёл уламжлал юм. Иймээс бүхчүүдийн хувьд соёлын тээгч болсоор ирсэн. Монгол үндэсний бүхэн эр хүний хүч чадал, дэсвэр хатуужлыг илэрхийлдэг уламжлалт спорт юм. Бүхчүүдийн барилдааны амжилт нь дадлага олон жилийн туршлагад тулгуурлагдав. Иймээс тэмцээн алгасахгүй барилдах нь чухал бэлтгэл болохыг зөвлөлөө.